Дүүрэн компани 2016 онд байгуулагдсан бөгөөд бэлтгэсэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За одоогоор 250 орчим ажилтныг ажлын байраар ханган ажиллаж байна. Голомт банкнаас зохион байгуулсан Mentorship 2024 хөтөлбөрт 200 гаруй байгууллагаас 6 байгууллагын нэгээр сонгогдсон. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. За энэ хөтөлбөрийн маань гол үр дүн юу байваа гэхээр манай байгууллагын хөгжил бөгөөд бизнесийн хөгжилд бид бүхний дараагийн шатанд дахиад маш том түлхэц үзүүлсэн гэж харж байгаа. За Болор Эрдэнэ багш бидний зөвлөхөөр ерөнхийдөө ажилласан. За байгууллагын одоо алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, за процесс менежмент гээд бүхий л зүйл дээр зөвлөгөө өгч ажилласан. За энэ ажлынх нь үр дүнд бид бүхэн бас байгууллагын алсын хараа, эрхэм зорилгоо бас эрс өөрчилж бас маш шин төвшөнд бас гаргаж ирсэн байгаа. За энэ маань бидний бизнес төлөвлөгөөнд одоо тусгагдаад ажлууд маань үргэлжлээд бас хийгдээд явж байна. За менежментийн ажлууд ч гэсэн одоо бас яг багшийн зөвлөсний дагуу бид бүхэн бас сайжруулалтаа хийсээр л явж байна. За бид бүхэн дээр ментороор MCS Holding компани захирал мөнхцөл багш ажилласан байгаа. За энэ хүн маань санхүүгийн чиглэлийн хүн байсан болохоор манай компани дээр яг санхүүгийн чиглэл дээр маш үнэтэй зөвлөмжүүдийг өгсөн. За энэ зөвлөмжийн хүрээнд бид бүхэн бас санхүүгээ төлөвлөх, зар тэр төлөвлөлтөд дээр үйл ажиллагаагаа удирдах, гүйцэтгэлийг хянах гээд маш олон одоо зөвлөмжүүдийг аваад одоо энэ 4 сарын 1-ээс яг үйл ажиллагаанд мөрдлөг болгоод ажиллаж байна. Мөн Голомт банкны зүгээс Mentorship хөтөлбөрийн хүрээнд маркетинг, хүний нөөц, санхүү, хэмэл оюун ухааны чиглэлээр сургалтуудыг орсон. Бид бүхэн бас энэ сургалтуудаас тодорхой ойлголтуудыг аваад үйл ажиллагаанд ашиглаад явж байна. За манай хамт олон бас энэ хөтөлбөрт хамрагдсандаа туйлын баяртай байгаа. Энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, ойлголт, за туршлага бүхий л зүйлээ бас үйл ажиллагаанд ашиглан маш амжилттай ажиллах болно гэдгийг бас амлаж байна. За тэгээд энэ хөтөлбөрт хамруулсан Голомт банкны хамт олон зөвлөхөр ажилласан Болор Эрдэнэ багш, за ментор хийсэн MCS Holding-ийн захирал мөнхцөл ментортой бас талархснаа илэрхийлье.